бас манай ажлын амар гоё. Тэгээд би ажлынхныгаа ч гэсэн суух гэж боддог. Миний хамгийн дуртай суу. Гэтэ би яг шоколадтай амар дуртай байсан байхгүй юу? Тэгээд одоо нэг өдөр өгөөд тэрнээс хойш хэрэгстэй гэж тавьсан. Гэтэ угаасаа багасаа хэрэгстэй амар дуртай. Гэтэ ямар гоё сонсдог тэгээд явахгүй гоё бүтлээ. Хай бүгдээр нь миний өдрийн мэндийг хүргэе. За би бичлэг хийгээгүй бараг 3 сар 4 сар болсон байна. Тэгээд намайг сошиал аккаунтаар дагдаг хүмүүс бол миний шаврстай болсныг мэдсэн баг л та. Тэгээд хамгийн сүүлд борстой бичлэг гэсэн юм байна. Тэгээд шаврстай болсноос ерөөсөө бичлэг хийгээгүй. Тэгээд өнгөрсөн 4 сард юу болсон бэ гэхээр би мэдээж 12 дугаар ингээд төгссөн. Тэгээд хэлний сургалтанд явсан. Мөн ажил хийж байгаа. Одоо ажил дээр байна. Тэгээд ер нь л нэг тиймэрхүү. Тэгээд яг тууштай бичлэг хийсэн болоод би тэгээд бичлэг нэг жил болох гэсэн байхгүй юу? Тэгээд тууштай хийгээгүй болохоор тэгээд одооноос буцаад бичлэгээ тууштай ягаар хийж эхэлнэ. Би угаасаа анх эхлэхдээ одоо ингээд явсныхаа дараа үзэхэд дараа нь ер нь ингээд хөвшөрснийхаа дараа ч юм үзэхэд би ингээд залуухан бахтаа, жоохон бахтаа ийм байсан шүү гэдгийг ингээд авч үлдэхийн тулд өөртөө ингээд байнга сануулгын тулд ингээд гой маш тахгүй дурсамж болохын тулд бичлэгээ хийж эхэлж байсан. Тэгээд тийм болохоор одоо буцаад үргэлжлүүлээд бичлэгээ хийнэ. Тэгээд хүн үзэхгүй байсан ч би хөвшрүүд ирээдүйд үзэн тэгээд дараа нь миний өөр хүмүүс үзэн тэг ингээд намайг ямар хүн байсныг харна гэж бодоод тэгээд одооноос буцаад бичлэгээ. Тэгээд бичлэгийг бол нэгдэх шалтгаан бол тэр хоёр дахь шалтгаан болохоор би ч нөгөө нэг одоо ингээд 18 хүрэх чинь тэгээд дээрээс нь энэ ажил миний эмдэлтэй хамгийн анхны ажил. Тэгээд энэ ажил ямар хөө байсан тэр мэдрэмжийг авч үлдэнээр байхгүй. Тэгээд бас манай ажлынхан амар гоё. Тэгээд би ажлынхныгаа ч гэсэн ингээд дараа нь ингээд харж бодож санаж явахын тулд ингээд бичлэгээ буцаад өргөлөөд хийх хэрэгтэй болов уу гэж бодсны үндсэн дээрээс тэгээд өнөөдөөс бичлэгээ эхлүүлж байна. Тэгээд өнгөрсөн жилийн яг энэ өдрийн маргааш тийм үү? Өнгөрсөн жилийн 9 сарын 17-нд хамгийн анхны бичлэгээ хийж исэн. Бүр ингээд дорн 5 минутын дотор баг шийдвэр гаргаад бичлэгийг шууд хийжсэн. Тэгээд өнөөдөр бичлэгээ гэдэг болохоор 2 өдрийн өмнөөс бодсон. Тэгээд ажлын зав болох байсан болохоор өнөөдөөс ингээд буцаад бичлэгээ хийж байна. Тэгээд буцаад амтгаараа за тэгээд бүгд миний ажил ажиллаар аялаад миний ерөнхийдөө бол ойр хугацаанд 1 өдөр, 2 өдөр ямар хүн өнгөрдөг талаар тиймэрхүү бичлэг байна. Тэгээд цаашдаа подкаст найтгэхтэй хийн бас нэрээс нь өөр олон бичлэгүүдийг юм бодсон байгаа. Тэгээд ажлынхаа заваар зохицуулаад бичлэгүүдээ оруулж байна. Явахгүй гоё бүтлэг наамлна. Тэгээд одоо 17 минут болчих. Нэг цагийн дараа манай дундын бодлогч энэ тэгээд би бол энэ бодлогч план зөв. План гэж хэлж байна. Шууд ингэ. Юу гэх юм бэ? Тэгэхээр би ямарч ажил хийх юм гоё байдаг. Ламаа ингэ цалин буух. Эйг гоё. Би танаа хөөсөж дарсны хөршин гардаг. Тэгээд цалингаа аваад өөртөө юм авах, гэрийнхээ юм авч өгөх, аав ээжтэй ингэ бусдын болж юм би мэдрэх юм гоё байдаг. За тийм үү. За манай тасаг ингээ хаалгаар орон учраас чигээрээ харахаар гутал. Ийшээгээ харахаар орд хэрэг, эмхтэй утас, тийшээгээ болохоор цааталт нэрхтэй утас. Тэгээ нэгээд кас. Хай. Тэгээд ингээ тоглоомнууд за тэгэл эндээс нүгүүд тэгээ энэ болохоор 1-2 настай хүүхдийн хувцас. За it's mini story байдаг. Тэл
Би их анх ажилд орохдоо 48 кг байсан байхгүй юу? Одоо тэгвэл харгалаад 53 болсон. Бодохгүй бүр 54 55 болох уу. За манай ажил бол ямар ч тач нэг иймэрхүү. Марцнаас би хаана ажиллаж байгаагаа хэлээгүй юм шүү дээ. Би үндэсний сүлжээ оргил супермаркетад ажиллаж байгаа. Гэтэ гоё сонсогдсон үү? Үндэсний сүлжээ гэдгсэн. Би бол миний хүүхднээс угаасаа өргөлтэй амар холбоотой өнгөрсөн. Намайг 4-5 настай хөлөөрөө ээж оргилд ажилладаг байсан. Оргил тэр үед ганц 2 салбартай тийм дэлгүүр байсан. Тэр үед манай ээж ажилладаг байсан. За тэгээд 6 настай дөнгөж нэгдүгээр ангид ороод удааг байхад манай аав ажилд ороод одоо л ажиллаж байгаа. 12 жил, бараг 13 жил болж байна. Тэгээд манай нагц ах бас оргилд ажилладаг байсан. Тэгээд би нэг яг гэдэг оргилийн талаар сайн мэддэггүй байсан болохоор тэр жоохон бахта би л оргилд ажиллахгүй том болоод гэж боддог байсан. Тэгсэн чинь эсрэгээрээ одоо оргилд ажиллаж үзээд энэ хүмүүс энэ хамт олон дотор ороод ирсэн чинь амар гоё газар гэдэг мэдэрч байгаа байхгүй. Тэгээд ер нь бол миний бодлоор хүний ямар ажил сайн сургадаг. Тэгээд бусдтай нэг худалдааны байгууллага учраас цаанаасаа бусдтай зөв харилцах. Тэгээд олон ажилд учраас багаар ажиллах гэдэг маш олон юмыг илүү сайн сургууль дээр сураагүй юмуд бол ер нь бол эндээс сурж байгаа. Тэгээд нэг жил хөнгөөд ажил хийгээд байж байгаа аюу баяртай байгаа. Тэгээд бүр яг энэ хамт олонтой энд ажиллаж байгаадаа бүр баяртай байгаа. Тэгээд ер нь бол манай ажил бас амар гоё нөгөө цалинтай оюутан, цалинтай ээж гэд хоёр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэрүүгээр одоо өчигдрийн байдлаар 2-3 хүн ирсэн. Тэгээд ер нь бол ингээд хэрвээ чи үнэхээр сайн ажиллаж байвал боломж бол нээлттэй. Тэгээд ер нь бол манай ажил гоё, оргил гоё. Араас тавж чадах. Араас нь жоохон зайлаа. Чи гэж таагаа. 25% нэрөө. Ихэнд мал тэр юм болоо. Манай тал дандаа худалдааны байгууллагууд байгаа. За. Энэ машин татарах болоо. Энэ нэр машинтай 500 гэж хандаа 200 мянга гэх юм. 55 зориглон гэдэг нь байгаа. 25% нэр. За тэгэхээр одоо оройн 21 цаг 28 минут болсон байна. За тэгээд миний би сая суу авч чаддаг л. Миний хамгийн дуртай суу. Гэтэ би яг шоколадтай амар дуртай байсан байхгүй юу? Тэгээд
одоо нэг хүнийг өдөр өгөөд тэрнээс хойш ирээстэй нүртэй болсон. Гэхдээ угаасаа багасаа ирээстэй амар дуртай байсан. Ялангуяа нэг хатуу зөвлөхөн ер нь нэг юм шар цаастай ирээстэй тэнд амар дуртай. Тэгээд нөгөө ирээстэй шоколад, рошны карамелтэй шоколад гэдэг байхгүй тэрийг бас амар их авч иддэг. Тэгээд коконот энэ хоёрт бүр галзуу дуртай тийм хүмүүс байсан. Тэгээд нэг хүнээс хойш ирээстэй сүү байн уудаг болсон. Ер нь бол сүү бараг уудаггүй. Хаяал уудаг хөлт байсан. Тэгээд одоо бол ирээстэй сүү байн уудаг болсон. Тэгээд хүн одоо яг тэгээд байгаагүй мэдгүй юм л даач гэх шиг. Гэхдээ зөндөө их баярлалтай шүү. Амар гоё зуршилтай болгож өгсөн. Хүн ер нь нэг хүнээс ингээ заавал нэг сайн юм сурах ч юм уу те сургамж идэр гэдэг бол би энэ үнээс сурсан хамгийн гоё юм бол ингээ зүүх зуршил байлаа. Тэгээд ер нь нэг тиймэрхүү. За тэгээд одоо болохоор миний ажлаас дуухад 30 минут дутуу байна. Тэгээд одоо болохоор юу хийх вэ гэхээр кассан дах бэлэн мөнгө ингээд нийлүүлж ташаахад бэлэн болгоно. Тэгээд нэгтгэлүүдээ гаргаж авна. Тэгээд ер нь нэг тиймэрхүү ажлууд хийн. Тэгээд өнөөдөр одоо ч ингээд 16-ны 21 цаг 30 минут болчихж байгаа байхгүй юу? Тэгээд одоо 00 цаг болоод манай алтан толыг төрсөн өдөр. Тэгээд маргааш 00 цаг болоод миний төрсөн өдөр стагай. Йой, баярлалаа шүү. Тэгээд өнөөдөр гэдэг аим гоё өдөр байв. Амар ярихыг хүсээд ингээд яаж чадахгүй нэг хүн байсан байхгүй юу? Тэр үнтэйгээ яриа. Ер нь амар жаргалтай л. Бараг нэг цаг гар ярьсан. Гэхдээ яжгаар бас нэг муухай нэг айл хүүхдийг амар гомдоочихсон. Тэгээд нөгөө нэг юм үг байдаг шүү дээ. Ингээд хүсээгүй хүн чинь ингээд бурхан байсан ч хайрлахгүй. Хүссэн ч хайрна, жижигдгөр байсан ч хайрлана гэдэг бүр яг үнэхээр тэрийг амар сайн мэдэрч байгаа. Тэгээд дээрээс нь бас нөгөө нэг сэтгэл яг л цэцэг шиг хин таана хизээ алдархаа мэдгүй гэдэг тэр бас бүр үнэхээр яг үнэн. Тэгээд яг 3 үгийг амар ойлгоод авахгүй юу яг нэг ойрын үеийн процессос болоод тэгээд 3 дахь үг нь болохоор нэг хүн сайн хүн байхын тулд 1000 хүн муу болох нэ гэх. Тэгээд би чухал хүндээ арай илүү чухал хоёлаа ер нь надад илүү чухал болсон байгаа. Гэтэ арай илүү хамгийн чухал хүнээ өөрийнх нь төлөвлөгийг мэдүүлж гэх юм уу эсвэл чухал гэдэг өөрийнхөө сэтгэл зүйн үнэн чухлын төлөвлөлт ч юм уу өнөөдөр нэг хүнд хамгийн навшинороо ашигласан хамгийн навшинороо нэг навшин мэдрэмжийг өгсөн байх л та. Тэгээд энэ бичлэгийг үзэхгүй ч магадгүй үзчихэж магадгүй намайг уучлаарай. Тэгээд ер нь бол хүний сэтгэл гэдэг чинь ингээд дахиад удирдах зүггүй тийм тэгээд ядаж яах миний дотор хөөж амар зүг гэж. За 33 болтой шахнаас шахах шиг нэг кас шахахтаа бэлтгэх. За өөр мэн будаагаад би энэ хүүхэн хохотой. Тэгээд энэ санахтай мэдлээ. За энийг сая утасны хаяад хийсэн. Тэгээд авсан. Энэ рестээс үүд халаас гадна энэ бас чухал. Би энийг одоо бараг сар гараад хэлжээ. Ориогийн цаас милка энд орио. Энэ яасан бэ гэхээр нөгөө чухал хүндээ би энд амар тастахгүй юу? Би ер нь энийг апл дарахтай гоод идэггүй юм. Тэгээд нөгөө чухал хүндээ чухал шүү гэдгийг мэдүүлэхийн тулд бишлээ зүгээр л өгмөр байсан. Ингээд дуртай юм аа гэдэг. Нөгөө хайлах гэдэг чинь хуваалцахаас эхэлдэг гэдэг нь шүү дээ. Тэгээд дуртай юм аа ингээд ганцаараа биш тэр хүндээ хувааж идмээр санагдаад. Тэгээд тэр хүнийг хүлээж авахад идээд ганцхан өдөлдсөн байхгүй юу? Тэгээд би бүр ингээд доторх өөртөөгөө тэмцэлтэн барин тарих язаа идчихье гэж бодсон ч миний дотоод сэтгэлдэх хүн үгүй л даа. Тэгээд тэр хүнд сүүлийн ганц нүдээ өгсөн байдیں۔ Тэр хүн нэг юм чухал мөхлөж аваагүй л хал та. Тэгээд би ихтэй тэр үедээ яг тоглоом шиг дуу маягаар хэлсэн байхгүй юу? Сүүлийн ганц нүдээ өглөө шүү гэдэг. Тэгээд яг ойлгосонгүй мэдгүй байна уу? Тэгэл авлаа. Нэг батар ирсэн.